Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense. Hisense-ийг PC Molos. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнийг албан ёсоор шууд дамжуулах эрх авсан Миний Монгол Entertainment-аас та бүхэндээ дэлхийн хөл бөмбөгийн төвхийг хүргэж байгаа. За ингээд энэ удаа 1938 болон 1950 оны дэлхийн аваргын талаарх төвхийг ярьж өгцгөөе. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Гал эрмэлзэл ур чадварт хөрөнгө оруул. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobihome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. 1938 Дэлхийн 2 дугаар дан буюу хүн төрөлхтөд түүхэндх хамгийн олон нас орсон хамгийн том дайны өмнөх дэлхийн аварга. Дэлхийн уур амьсгал, дэлхийн ерөнхийдөө сонин дүр зурагтай байсан гэсэн үг. Тийм учраас энэ удаагийн дэлхийн аваргыг ялалт эсвэл үхэл гэж нэрлэж болно. Тухайн үеийн хөл бөмбөгийн 2 том төв болох Өмнөд Америк, Европын оронд 3-7 хоногийн турш 2-7 оны турш ч юм уу заваар ээлтэй байсан тул анхны тэмцээнүүд байршлын сонголт нэлээд маргаантай байсан. Жишээлбэл анхны цомыг ургаа зохион байгуулах шийдвэр нь зөвхөн Европын 4 өрсөлдөхөд хүргэсэн бол дараагийн дэлхийн аварга шалралт тэмцээнд Европ тулахад Өмнөд Америкаас зохион багтсан. Ердөө 2 багтсан. Ингээд 1938 оны Олон улсын хөлбөмбөгийн холбоо дэлхийн аварга шалралт тэмцээнийг Франц зохион байгуулах шийдвэр гарсан нэлээд маргаан дагуулсан юм. Өмнөд Америкийн орнууд дэлхийн аварга шалралт тэмцээн 2 төвийн хооронд ээлжилж явна гэдэг ойлголттой байсан юм. Тиймээс Аргентин Уругвай тэмцээнийг бойкотлсон. Уругвай анхны дэлхийн аварга 2 дахь тэмцээний ихүү оролцохгүй байсан юм. Гэхдээ үндсэн шалтгаан 1936 онд холбоотой гэдэг тийм мэдээлэл өгдөг. Яагаад гэх юм бол 36 онд Германд болсон Олимпийн наадмын үеэр Австри Перугийн тоглолт тусалж маргаан гарсан. Перучууд хоцсон ч тэдний хөгжөөнд дэмжиж талбайд гарч ирж австричуудыг дарамтсан гэж үзсэн. Нэмэлт цагт Перу гол оруулахад шүүгчид заримыг нь тооцоогүй. Австричууд дахин тоглох хүсэл тавьж олон улсын хөлбөмбөгийн холбоо хачирхалтай зөвшөөрч үүнээс олж Перу болон Колумбусууд 1936 оны Олимпийн наадмыг орхиж авсан төгтөө. Энэ түүх Өмнөд Америкчууд ч гэсэндээ нөлөөлсөн. 1936 оны Олимпийн наадам өөрөө Гитлерийн Германы тэргүүлдэг нацист үс сурталыг нэлээд агуулсан. Учираас улсуудын хувьд бол нэлээд асуудалтай, бухимдалтай зүйл болсон юм. Ингээд ирээдүйд бойкотлох, маргаан гаргахаас зайлсхийхийн тулд олон улсын хөл бөмбөгийн холбоо Америкт болон Европуудын хооронд ээлжлэн зохион байгуулалтын хэв маягийг баримталж гисэн. Энэ нь 2002 он хүртэл Азад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга хүртэл явсан гэж боддоо. Бус үед дандаа л Америк төвнийг бол Европ тулж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхээс өмнө Герман, Итали зэрэг улсууд нэг тал байсан. Мэдээж Япон болон зөвлөлт холбоот улсыг нэмж болно. Том улсуудаас гэвэл тэ. Германы баг тоглолт бүрийн өмнө нацист маягаар баруун гараа дэш өргөн мэдчилж байсан. Энэ нь дэлхийн 2 дугаар дайн эхлэж байгаа мэт сануулга мэт байлаа. Яг жилийн дараа орон орны хөлбөмбөгчид дэлхийн хамгийн том дайнд татагдсан орсон юм.
Ингээд 1938 онд Франц толж байгаа хөл өмгийн дэлхийн урагшлал тэмцээнд Итали цомоо хамгаалах уу, гадааны нөхдрөөсөн анхны баг болох уу, яах вэ гэдэг онцгой даврууд явсаар байлаа. Тэмцээнд анх удаага оролцож байсан Куб болон Аз ТV төлөөлөн оролцож байгаа Голландын зүүн энэтхийн багууд оролцож 15 баг бүрдсэн юм. Нэг л тогсон. Тухайн үед Голландын зүүн энэтхэг гэдэг нь одоогийн Индонез улс байлаа. Тийм учраас Аз ТV-с дэлхийн аваргад хамгийн анхны оролцсон улс бол Япон биш, Солонгос биш, Хятад биш, Иран биш, Сауди Араб биш, Индонезчууд юм. Тэд ердөө нэг л тоглосон, тэгтээ нэг ч гол оруулж чадаагүй. Үүнээс хойш нэг ч гол оруулаагүй энэ тохиолдолд 1974 онд Африк ТV-ийн төлөөлөл ардтсан кон давтсан юм. Австри улс уг нь дэлхийн орчлол тэмцээний эрхээ авсан. Гэвч 3 дугаар сард Германд нэгдэн орсны дараа тэмцээнээс өөр гарахаас аргагүй болсон. Та нар төсөөлдөө Герман Австри гэдэг бас хоёулаа дэлхийн аваргад оролцох боломжтой эрхээ авсан байсан боловч германчууд өөрсдөө Австрийг нэгтгэсэн. Ингээд Австри гэдэг улс байх байсан. Тийм учраас 16 баг оролцохтой байснаас 15 болдог шалтгаан энэ. Австри Герман хоёр нэгдээд нэг болсон. Энэ их том асуудал болсон. Яагаад гэвэл энэ хоёр улсын хамгийн сайн хөлбөмбөгчдийн нэг баг болоод толоосон ч гэсэндээ хоёр өөр улс бие биендээ дургу байх нь ойлгомжтой. Ялангуяа австричууд. Германы нэр дээр австричууд тогсон Германы баг Швейцарт очигдсон том асуудал болж Парист дайсагнсан зонх шидсэн үзэгчдийн өмнө энэхүү тоглолт болсон юм. Австрийн 5 тоглогч ялагдал хүлээхэд австричуудаас болсон гэж эдгээр 5 тоглогчийг германчууд буурдгасан. Тэгээд нэгэн сэтгүүлч бүр хэлсэн байдаг. Германчууд болон австричууд нэг багт байсан ч бие биенийхээ эсрэг тоглохыг илүүд үзнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эдгээр яагаад ч нэг баг болж тоглож чадахгүй нь ойлгомжтой. Дэлхийн урагшлал тэмцээнийг нэг ч удаа өнжөөгүй ганцхан улс байдаг. Энэ бол дэлхийн 5 удаагийн аварга Бразилчууд. Бразил асар том газар нутагтай. Асар том газар нутгийн хүрэлцээ бага. Харилцаа холбоо муу. Олон том хотуудтай. Сан Пауло болон Рио де Жанейро гэдэг хот нь хоорондоо ривалууд. Тийм учраас өмнөх дэлхийн аваргууд дээр Бразилчууд хамгийн сайн шилдэг бага явуулж чаддаг байсан юм. Нэг бол Сан Паулогийнхаа өмнө, нэг бол Рио де Жанейрогийнхаа өмнө гэж юм. За Бразилчууд энэ дотоод асуудлаа энэ дэлхийн аваргаар шийдэж чадаж хамгийн сайн бага явуулсан байдаг. Тийм ч учраас Бразилчууд өмнөх хоёр дэлхийн аваргаас хамаагүй сан тоглосон. Дэлхийн дайны өмнө Италийн баг дэлхийн аварга шаргууд тэмцээнд төрүүлсэн байдаг энэ дэлхийн аварга дээр. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө тоглолтын өмнө Италийн багт хож эсвэл үх гэдэг цахилгаан мессеж ирсэн. За энэ тоглолтод хожигдсон Унгарын хаалгач Антел Сабо бид нар Италийн ийм сайхан 11 залуугийн амийг аварлаа штэ гэж хошигно гэсэн байдаг. Энийг олон янзаар тайлбарладаг. Зарим нь энийг бол дарамтгаж үздэг. Үнэхээр хожихгүй бол очиод өгөх юм биш үстэй гэж үзсэн бол зарим нь энэ дээр бол энэ бол урам зориг өгөх тухайн үг байсан юм агчилдаг. Муссолинигийн өөрийнх нь үг юм. Италийн шгшог энэ дэлхийн аварга дээр фашизмын эсэргүүцлээс үл хамааран бүр фашизмын эсрэг жагсаал Францд болж хахад хар өнгийн өмсгөлөө өмсөн тоглож ирсэн юм. Итали Унгарын эсрэг шигшээ тоглолтод уламж цэнхэр хувцсны оронд засгийн газрынхаа заавраар фашизмын голох хар өнгийн дөрөв төвцтэй тоглосон. Бид бүгд мэднэ. Италичууд цэнхэр өнгийн өмсгөлтэй шүү дээ. Италийн дасгалжуулагч Витторио Позцо дэлхийн аварга шалралт тэмцээнд 2 удаа төрүүлсэн цорын ганц дасгалжуулагч болсон. Энэ одоо ч хэвдэгдээгүй. Ингээд Францд болсон дэлхийн аварга шалралт тэмцээн дээр Итали улс төрүүлсэн. Энэ нь өөр улсад төрүүлсэн анхны улс болсон байна. Гэтэл орчин Итали ямар авах вэ? Сүүлийн 3 дэлхийн аваргад эрхээ авчдаг. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж вэ? Ер нь энэ хорхгийг гүйцэх хол энэ дэлхийд байдгийм үү? Баруун энтгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг та нар яах юм?
Химжижигээ, 된장찌개 гэд зөндөө олон шилдэг байгаа шүү дээ. Ингэж ярих юм бол манай зав Чингис хаан байна, манай год байна, Манай бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т нь тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцаа хөлөг шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн эрхээ тогтоо. Digital Maxel. Netpay. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Social Pay. Урьдчилсан болон холсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй, хүснээ ав. Netpay-д хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй, хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay-д боломж бий. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Social Pay. Карибын тэнгисийн анхны баг Куб гайхмаар тоглолт үзүүлсэн. Тэд Румынтэй тоглож Румынийг эхний тоглолтод тэнцээд тухайд ахиж тоглолт байсан. Ахин тоглолтод Румынийг хөтсөн. Шүвгийн 8 чалгарсан. За дараа нь гэхдээ Шведэд 8-0-оор хожигдсон байдаг. За манай анхны Азийн баг гэж иржсэн тий. Одоогийн Индонез буюу тухайн Голландын зүүн эдгийн одоо баг. Мэдээж Голландд ихэнх тоглоом нь ойлгомжтой. Тэд Унгар 6 тэгэхээр очигдсон. Италийн шог тоглолт бүрд
дор ээж 1 гол алдсан ч тэмцээндээ төрүүлж чадсан юм. Хагас шигшэд Бразилийн Leonidas гэж супер хөлбөмбөгч юм байсан. Түүнийг амраах үүднээс тоглуулаагүй том асуудал гарсан. Италичуудын нөлөө байсан уу эсвэл Бразилийн дасгалжуулагчийн бардам зам байсан уу? Тэрийг одоо хэлэхэд хэцүү. Италийн фашистууд Бразилийн дасгалжуулагчид мөнгө авансан ч юм уу, дарамтлсан ч юм уу юм болсон байж магадгүй. Leonidas тоглоогүй. Тухайд тэмцээний мэрэгэн бууч буюу 7 голтой байсан Leonidas хэрвээ тоглосон бол Италийн шогийг хожих магадлал өндөр байлаа. Бразилийн баг хөрөл авснаар Бразилийн хөлбөмбөгчдийн нэр хүнд өссөн. Яагаад гэвэл тэднийг бол хөл бөмбөгчдөж төдийлөн харддаггүйсэн бол 38 онд дэлхийн аваргын хүрлийг авснаар Бразилийн хөлбөмбөг их алдартай байна. Бразил хөгжиж байгаа байна гэдэг дүрзийг харуулсан. 1938 онд дэлхийн аварга дуусаад 1950 оны дэлхийн аварга болох гэж байна. 1942-46 оны дэлхийн аварга дэлхийн 2 дугаар дайнаас болоод үндсэн. Дэлхийн аварга үндсэн ердөө ганц том тохиолдол нь 2 дэлхийн аварга дайнаас болж үндсэн. Энэ дэлхийн аваргаар Италийн дэд ерөнхийлөгч Ottorino Barassi дэлхийн аваргын цомыг гэртээ байлгасан. Дайн болж учраас тэр цомыг алдахгүй тулд, хулгаад алдахгүй тулд өөрийнхөө орны дор байрлах гутлын харьцагт нууж улмаар хин нэг хулгайчин гарт очихоос сэргийлсэн юм. Ингэж дэлхийн аваргын цом алтан дагн дэлхийн хамгийн том дайныг давжээ. За ингээд 12 жилийн дараа болсон 1950 оны дэлхийн аварга шатрал тэмцээний бүгдээрээ сонирхцгоё. Энэ дэлхийн аваргыг бүгдээрээ гутрал гэж нэрлэхэд болно. Яагаад гэвэл 1950 оны дэлхийн аварга дээр нэгэн сонин онцгой тохиолдол болсон юм. Дэлхийн 2 дугаар дайнд туслаа. Европ дайны утгаанд ахчихсан. Юун хөлбөмбөг зохион байгууламжтай. Эдийн засгийн хувьд хүнд стадионууд ч гэсэндээ нэлээд сүтсэн байлаа. Тэм учраас дайны дараа тэмцээнийг буюу дэлхийн аваргыг зохион байгуулах улсыг олоход хэцүү байсан юм. Ингээд Европын улсуудад нэрвэгдсэн. Дээрэс нь олон улсын хөлбөмбөгийн холбоо Америк төврөө дэлхийн аваргыг зохион байгуулах стадиг байсуртай байсан. Энэ дээр нь Бразил улс 1946 онд ямар ч өрсөлдөгчгүйгээр шалгарсан юм. 1950 оны дэлхийн аварга шатрал тэмцээн Бразилд зохион байгуулалт сайн болж бүх талаар олон улсын хөлбөмбөгийн холбоо шин түвшинд гарсан гэж үздэг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо зохион байгуулагч улсыг сонгосон дараа улс орнуудыг үндэсний шигшээ багуудад тэмцээнд явуулахыг ятгахад тодорхой хугацааг зарцуулсан. Явахгүй улсууд ч их байсан. Итали улс өмнөх 2 тэмцээнд буюу 1934, 1938 онд төрүүлээд байсан бөгөөд удаан хугацааны турш аварга цолоо хадгалсан гэдгээрээ онцгой. Яагаад гэвэл дайн болсон шүү дээ. Гэсэн хэдий ч Италийн шоу тэмцээн эхлэхээс 1 жилийн өмнө Superga-гийн агаарын ослын үеэр гарааны бүрэлдэхүүнийхээ ихэнх аймнасыг алдсан юм. Тухайн үед маш хүчтэй байсан Турин хотын Торино багийн бүх тамирчид онгоцны осол төртөж нас барсан. Гранд Торино гэж Италид тавдруулсан онцгой баг байлаа. Ингээд италичуудыг эцэст нь оролцохыг ятгаж тэд онгоцоо сайж онгоцоор явхаа болж усан онгоцоор Бразил руу явсан юм. Дэлхийн аварга шатрал тэмцээн зохион байгуулагч Бразил өмнөх дэлхийн аварга Итали автоматар шалгарч үлдсэн 14 эрхийн төлөө бусад баг улсууд тоглосон юм. Эдгээрээс 7 нь Европт, 6 нь Америк төвд, 1 нь Аз төвд ойрлогдсон. Аз болон Африк гэсэн үг тийм. Герман болон Япон гэсэн улс хоёулаа оролцож чадаагүй. Японы хөлбөмбөгийн холбоо 1945 онд олон улсын хөлбөмбөгийн холбооны төлбөрөө төлөөгүй улмаас төтгөлцүүлсэн байдаг. Германы хөлбөмбөгийн холбоо 1945 онд татан богдож 1950 оны 1-р сард дахин сэргсэн. Мэдээж тэр үед дэлхийн аваргын бүх улсууд тодорхой болцсон учраас германчууд оролцож чадаагүй. Дайн өдөөсөн хамгийн том улс ийхүү шийтгэлээ амссан гэмээр үйл явдалсан. 1950 оны 9-р сард олон улсын хөлбөмбөгийн холбоо Зүүн Герман, Баруун Герман гэсэн хоёр улсыг элсүүлэх үгүй өгдөг
нэлээд том асуудлууд гарч ирсэн байдаг. Франц нь Германы Заарлан мужийг эзлээд байсан ч дэлхийн аварга шаргал тэмцээнээс 2-7 хоногийн өмнө олон улсын сүлмийн холбоо оролцохыг зөвшөөрсөн. Гэвч тэд суглаа гарсан дараа бэлдэх цаг байхгүй зардал өндрөгөд болсон. Британий үндэстнүүд олон улсын сүлмийн холбооноос гарчихсан байсан тэд дахин элсэн орж Британийн дотоодын аварга шалралт тэмцээнийг сонгон шалруулах болж эндээс шалгарсан багийг оролцуулсан. Ингээд Англи 1-р, Шотланд 2-р ойрт орж дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцохоор болсон юм. Зарим багууд оролцохоос татгалзсан. Төмөр өшгөний ард байгаа ихэнх улсууд тухайлбал зөвлөлт холбоод болсон. 1934 оны дэлхийн аваргын шигшээж шалгарсан Чехословак, 1938 оны шигшээж шалгарсан Унгар зэрэг хэд хэдэн улсууд урдсан шатанд тоолохоос татгалзсан юм. Ингээд 1948 онд зөвлөлт холбоод улсаас холдсон Югослав уг тэмцээнд оролцуулсан цорын ганц Зүүн Европын улс болсон юм. Өмнөд Америкийн Аргентин, Эквадор, Перу улсууд сонгон шалралт тэмцээнд оролцоогүй бөгөөд Аргентины хувьд Бразилийн хөлбөмбөгийн холбоотой маргааны улмаас гэдэгч 1948 онд Аргентин тоглогчид ажил аялал зарлж Колумб руу ихээр гарч шигшээ баг нь суларсан учраас Хуан Перон шигшээ багаа сулхан байгаа учраас явуулаагүй гэж үздэг. Азад Филиппин, Индонез, Бирм улсууд бүгд тоглохгүйгаа мэдэгдэж энтэг шалгарсан юм. Дараа нь энтэг улс мөн тоглохын тулд ийм хол замдуулах шаардлагагүй гэж үзсэн учраас тэмцээнд орхисон. Тэд 1958 оны Олимпийн наадамд анхаарлаа төвлөрөхийг хүссэн гэдэгч зарим мэдээлэлээр тоглогчид нь хөл нүцгэн тоглох гэдсэн олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөл нүцгэн тоглож болохгүй гэдэг дүрмийг гаргацсан учраас энтгчүүд болсон гэдэг мэдээлэл өгдөг. Энтгийн хөлбөмбөгийн холбоо аяллыг зардлыг даана гэж тохиролцсон боловч бэлтгэлийн цаг тутам багийн дотоодын сонгон шалралт мөн олон улсын хөлбөмбөгийн холбооноос Олимпийн наадмыг илүү үнэлдэг гэдэг шалтгаанаар дэлхийн аваргад оролцохоос татгалзсан. Олон улсын хөлбөмбөгийн холбоо 1948 оны зуны Олимпийн наадмын дараа хөл бөмбөгийн тэмцээнийг хөл нүцгэн тоглохыг хорих журмыг гаргасан гэж төрүүлсэн. Энтчүүд хөл нүцгэн тоглох гээд байсан ч юм илүү бид нар мэдэхгүй. За ингээд ямар ч сан All India буюу бүх энтчүүд оролцоогүй. Европт Австрийн баг хэтэрхий туршлахгүй гэж мөн тоолгоо байсан. Ингээд дарахаар олон улсууд тоолгоо байсан нь харагдаж байна. Дайны нөлөө, эдийн засгийн нөлөө, хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүйхэд их олон шалтгаан байсан нь ойлгомжтой. Урдсан шалралт тэмцээний өмнө Шотландын хөлбөмбөгийн холбооны дарга Жорж Грэм Шотланд зөвхөн дотоодын аварга шалралт тэмцээний ялагчийн хоёр Бразил руу аялныг чимдэгдсэн. Англи эсрэгээр 2 дугаар ойрнд бид нар орсон ч явнаа л гэсэн. Шотланд Английн дараа 2 дугаар ойрд орсон дараа Шотландын багийн ахлагч Жорж Янг, Английн багийн ахлагч Билли Райт нар урам зоригоор холбоо манд бодлоо өөрчилж Бразил барилах газрыг хүлээ аваач Бразилд очио гэжсэн. Шотланд хөлбөмбөгийн холбооны Жорж Грэм байр суурь өөрчлөхөөс татгалзсан учраас шотландууд тэмцээнд оролцож чадаагүй англичууд Британий холбооноос ганцаар явсан юм. Турк улс мөн Өмнөд Америк руу аялах зардлыг багтаасан санхүүгийн нөхцөл байдлыг дурдж тэмцээнс гарсан. Ингээд олон улсын хөлбөмбөгийн холбоо Шотланд болон Туркийн үлдээсэн цаг нөхөхийн тулд шалралтанд хасагдсан Португал, Ирланд, Франц зэрэг улсуудыг өрсөн юм. Португал, Ирланд улсууд татгалзсан боловч Франц хүлээн зөвшөөрж суулганд оролцсон. Ингээд бүх тэмцээнд оролцсон цор ганцог Бразил хэвээрээ болцсон. Бразил улс өнөөдрийн ханшаар 290 сая $ам тэмцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг шин зэнгэлт хүрээлэнд оруулсан. Шинээр баригдсан үлэмж том Маракана зэнгэлт хүрээлэл нь зөвхөн 275 сая $ам өртөгтэй байжээ. 1950 оны дэлхийн аварга ялагчийг тойргийн тоглолтоор шидэг ганц л финалийн тоглолтгүй цорын ганц тэмцээн гэдгээрээ өргөмж боллоо. Сүүлийн 4 үлдсэн баг дөрвөлөө тойргоор тоглоод дэлхийн аварга тодорно. За ингээд дэлхийн аваргын сүүлд үлдсэн 4 баг тойргоор тоглоход Бразил, Уругвай, Испани, Швед 4 үлдсэн юм. Бразил, Уругвай хамгийн сүүлийн тоглолтын хоорондоо их хариулж болж Бразил Уругвайтай тэнцсэн тохиолдолд шигшээ шатанд
одоо шууд төрүүлэх болцлоо авах байсан бол уруугаад заавал хожил хэрэгтэй байлаа. Үүний өмнө бас нэг сонирхол болсон. Дэлхийн аврагч шалралт тэмцээний хамгийн одоо том сенсацуудын нэг болох хөл бөмбөгийн эх хорон гэж өөрсдийгөө ярьдаг англичууд Америкчуудыг хөл бөмбөг тоглодог гэж юусоо боддгоо байсан бол Америк Англиг нэгтгэхээр болгож авсан. Маш том сенсац болсон. Англичуудад бол энэ бол гудамжигт очигдол байсан. Бүр олон сонингууд энэ үр дүнг бичгийн алдаа байна гэж бодчихсон. Нэгдгээр Америк Англиг хизээж очихгүй ч болсон. Гэхдээ бодит үйл явдал дээр ийм зүйл болсон юм. Жюль Реме гэдэг гэрхэм олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болж дэлхийн аврагч шалралт тэмцээнийг зохион байгуулсан учраас олон улсын хөлбөмбөгийн холбоог 25 жил түүний тэргүүлсэн учраас 50 онд анхны цомыг Жюль Ремегийн цом гэж нэрлсэн байдаг. Алтан дайган гэдэг нэр нь бид нар мэднэ. Итали эхний шатанд тасагдсан. Ингээд дэлхийн аварга болчоод хэсгээс гараагүй эхний шатанд ултарсан анхны баг болсон юм. Уруган баг ердөө 13 тоглогчийн бүрэлдэхүүнтэй ирсэн байдаг. Тухайд заавал тэдэн тоглогчтой ирнэ гэсэн нарийн зал байгаагүй. За ингээд энэ дэлхийн аваргын хамгийн айхтар зүйл шигшээ тоглолтын өмнө болсон юм. Мараканазо гэдэг энэ үгэлэг хөл бөмбөгт үлдсэн. Дэлхийн аваргын шигшээ тоглолтын өмнө шигшээ тоглолт гэдэг нь 4 баг тойрогоор тоглож байгаа. 4 баг тойрогоор тоглоод Бразил ургуугаар хамгийн өндөр оног авсан байсан. Энэ тоглолтын өмнө Бразилийн Омундо сонин финалийн өдөр Бразилийн зургийг эдгээр дэлхийн аварга гэдэг гарчтай хэвлүүлжээ. Дэлхийн аварга болоогүй байх ч үгүй. Энэхүү эрт таамаглалд дургуутсан Уругвай баг ахлагч Абдулла Варела аль болох олон хувийг худалдаж авч угаалгын өрөөнийхөө шалан дээр тавиад багийнхаа нөхдүүдийн хамт нулимж шейхийг уриалсан байдаг. Бразил Уругвайтай тэнцвэрт дэлхийн аварга болно. Харин уругвайчууд ялах ёстой. Энэ шигшээ тоглолтыг Бразил улс орон даяараа чагнан бразилчууд хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнд төрүүлнэсэн итгэл найдвартайгаар харж ирсэн юм. 200 гаруй мянган үзэгч хөл бөмбөгийн тоглолтыг үзсэн гэдэг албан бус тоо баримтдаг. Энэ тоо одоо ч битгдэггүй. Яагаад гэх юм бол тоглолт болохоос Маракана цэнгэл түрээлэнд маш олон үзэгчд дайрч орсон байдаг. Дээрээс нь Маракана цэнгэл түрээлэнгийн засвар хийж байгаа баригдах үсгээр зарим хүмүүс орсон гэж үздэг. Union Pay нэг Ширнэ. Энэ хорхгийг гүйцэх хол энэ дэлхийд байдгийм үү? Рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, тэнжангжигээ гэд зөндөө олон шилэлт байгаа шүү дээ. Манай зав Чингис хаан байна, манай гол байна, бүх тэнгэр байна, маш олон Тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээгээ Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцааг хөлөг шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн эрхээ тогтоо. Digital Maxel. Netpay. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall.
This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Social pay. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpaid боломж бий. Тоглолт боллоо. Бразил Уругвай багийн тоглолт болж 2-1 харьцаатахаар уругвайчууд тоглолтод тэргүүлж хожлоо. Тоглолт 2-1-ээр дууссаны дараа Маракана цэнгэлд хүрээлт цугласан үзэгчид тэр чигээрээ уйлсан гэдэг. Энийг зарим хүмүүс нь хуульж, зарим цэнгэлдэхээс гаралгүй суусан гэж тайлбарладаг. Цэнгэлт хүрээлэн дээрээ уйлж байгаа үзэгчдэд дагаад хоёр багийн тамирчид уяраад бүгд үлсэн байна. Хоцсон уругвайчууд, хожигдсон барьцлчууд. За бүр ийм үг гарч ирсэн байна. Дэлхийн хамгийн том оршуулгын газар ороод ирсэн юм шиг маш хүнд мэдрэмжийг авч чанаа. 200 мянган хүн ойлгоход аргагүй шүү дээ. Бразилд хэд хоног гашууд мэд уур амьсгал үргэлжилсэн. Бразил улс тэр чигээрээ гашуудсан. Мараканаас бол хөл бөмбөгийн түүхэндх хамгийн эмгэнэлтэй, хамгийн хэцүү нөхцөл байдал гэдэг. Цэнгэлдэх даяараа уйлж байгаа тэр нөхцөл байдал дэлхийн хамгийн том шорон санагдуулам гэдэг өөрөө энийг баталж байгаа юм байна. Энэ тоглолтоос хойш Бразилийн шгшаг өөрсдийн өмсдөг цагаан өмсгөөс сольж өнөөгийн шар ногоон өнгөрсөн шарангийн өмсгөлийг хөл бөмбөгийн шгшаг нь өмсдөх болсон юм. Цагаан өмсгөлөө тэд хараалтай гэж ярьдаг. Энэ тоглолтын дээр бразилчууд нэг хүнийг буруутан болгосон багийн хаалгач Барбоза. Барбозог Бразил улс тэр чигээрээ буруутгаж Бразила бүхэл бүтэн амьдралын турш шүүмжилт өртсөн юм. Барбозагийн хэлсэн үг гэдэг. Бразилд хамгийн хүнд ялал 30 жилийн ял байдаг. Харин би өхөн үхтлээ буюу 50 жилийн ял эдэлж байгаа юм шиг бүх хүний хараал ерөөлд би амьдарч ирсэн. Хамгийн амьшигтай. Тэрийг насан туршид нь бразилчууд үзий ядчихсан юм. Улс орон даяараа. Бүр 1994 оны дэлхийн орон шалралт тэмцээн дээр Бразилийн бэлтгэл дээр очиод муу ёр ирчлээ гэж түүнийг явуулсан байдаг. Энд чин урууг нь бол Бразилийн шид тоглож исэн шүү дээ. Үндэстэн шоогтой Барбоза дахин тоглоогүй. 2000 онд маш ядуу, бараг мартагдсан байдалтайгаар насварсан. Ингээд Бразилд болсон хөл бөмбөгийн дэлхийн орон шалралт тэмцээнд Уругвай авструулж дэлхийн 2 дахь удаагийн авраг болсон. Бразилийн хэсэг хөгжөөнд нэмжигчд Уругвайн үзэгчд болсон зочдбуудын лоббид уругвайчуудад зодон хэлүүлсэн ч тохиол гарсан. Харин эсрэгээр Уругвайд маш их баярдаа умбаж баяр ёслолын улмаас 8 хүн насарсан тохиол гарсан байдаг. Ингэж 1950 оны хөл бөмбөгийн дэлхийн орон шалралт тэмцээн өндөрлөж байна. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн орон шалралт тэмцээний аль бие усны шууд амжуулах эрхийг авсан Миний Монгол Entertainment-ийн дэлхийн аваргын түүхийн 3 дахь дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Тэр баяртай. Дэлхийн аваргын шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense.
Hisense-ийг PC Molos. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Гал эрмэлзэл ур чадварт хөрөнгө оруулалт. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobi Home. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ard App. 20 сая хүртэлх зээл хормын дотор.